засгийн газрыг угцруулах эсэх асуудал дээр бол намын даргын байр суурь хамгийн эхлээд гарах нь зүйтэй. Намын даргийнхаа өмнөр бид нар ороод дэлжгнаад иж болохгүй. Тий. Тэгэхээр намын дарга бол ямар асуудлыг засгийн газар тавьж гэнэ үү тэр асуудлаа шийдвүүлж чадна. Тэр асуудлуудаа шийдвүүлээсэй гэж би жишээлбэл хүсэж байгаа. Дэд сайд нарыг яаралтаа цөөлөх хэрэгтэй. Гэх мэтлэн тодорхой алдаа гаргаад байгаа сайд нартаа ерөнхий сайд хариуцлага тооцох хэрэгтэй. Гэх мэтлэн асуудлуудаа шийдэж урагшаа явах нь зөвөө гэж би хувьдаа харж байгаа. Тийм учраас бол намын даргын өмнөр ороод мань мэт нь бол элдв зүйл ярих нь бол яг өнөөдрийн тухайд бол илүүц байна. Өнөөдөр бол шинийн 9 шүү. Хэдүүлээ жоохон сайн сайхан зүйлийг ярина шүү нөхдүүд минь. За. Ер нь одоо та ерөнхий сайд Зандан шидар болон түүний засгийн газар хэр ажиллаж байгаа гэж үйл ажиллагааны дүгнэж байна. Яаж миний сэтгэлд хүрхэвдээ тийм биз дээ. Чиний асуулт чинь буруу байхгүй юу? Гэхдээ би өнөөдөр элдв хүнийг буруушааж ярмааргүй байна. Ерөн бодлогын тухайд хэдүүлээ яаж зөв бодлого гаргах вэ гэдгээ үнэхээр сайн тунгаамаар байна. Тэ? Жишээлбэл өнөөдөр эрчим хүчний асуудал яагаад дутагдав? Дутагдж байгаа үндсэн шалтгаан бол ерөөсөө эрэлт нийлүүлэлтийн зарчмаа мартсантай холбоотой шүү дээ. Үн өндөр байгаа шалтгаан нийлүүлэлт дутуу байгаатай холбоотой тийм ээ. Тэгээ нийлүүлэлтээ жоохон суллал та эрчим хүчний. Энэ нийлүүлэлт сулж гэнэ гэдгээ нэр төртөө зарлал та. Би бол засгийн газар дээр зөндөө хэлсэн. Ерөөсөө наад тархмал эрчим хүчний их үүсвэрийн эрх чөлөөг олгоо. Бити харамлаад бай. Хүмүүс жижиг оврын цахилгаан станц бариг тэр нь цөмийн байна уу? Тэр нь салхин байна уу? Тэр нь нүүрс байна уу? Тархмал их үүсвэрийг чөлөөтэй өг. Том 300 мегаватт 600 мегаватт дээр төр бодлогоо гаргаад ажиллаа гэдэгхэд тэрийг харамлаа суугаад байгаа. Тэрийг харамлаа суугаад байхаар эрчим хүч чинь дутагдаад байна шүү дээ. Дутагдаад байхаар үнэтэй байгаад байна шүү дээ. Эрчим хүч бол хөрөнгө оруулалтын нээлттэй, үнийн бодлого нь чөлөөтэй, өрсөлддөг, эрчим хүчээ нийлүүлэхийн тулд бага үн санал болгодог, хөрөнгө оруулалтын өгөөж нь урт хугацаанд тогтвортойгоор эргэж очдог гэдэг. Маш энгийн эдийн засгийн цикл л дээ. Тэгээд энгийн юм хийж чадахгүй. Энгийн зүйл гэдэг чинь одоо үнэхээр хийхэд хэцүү юм байд юм байна гэдгийг л одоо эрчим хүчин дээр нотлоод байгаа байхгүй. Тийм учраас яагаад хариуцлага ярьж байгаа вэ гэвэл маш яралтай эрчим хүчний бодлогоо шинжилээл гэж байгаа. Тийм учраас бол засгийн газрын даалгавар юу вэ гэвэл маш хурдан эрчим хүчний бодлого шинжлэгдэж тархмал их үүсвэр дээр ямар нэгэн зөвшөөрөл хязгаар байхгүй гэдгээ одоо зарлаж засгийн газрын шийдвэрээ гаргах хэрэгтэй. Ингэж чадах юм бол бид дараа жил гэхэд бол би нөгөө нүүрснээс утаанаас салж чадна гэдэг шиг эрчим хүчний асуудал бол жилийн дотор шийдэгдэнэ. Ямар ч асуудал байхгүй.